Сүнсний тухай мэдвэл зохихгүй. Цагаан ба хар сүнс. Сүнс. Сүнс хэмээх чинь хүний махан биед амийг нь тогтоон баригч, бэлгийн мэлмид үзэгдэгч, далд ертөнцийн эзэн бий билээ. Хөрс талтан дэлхийд хүмүүн болон эргэтэн ихийн алтан хевлийдээ хөдөлж эхлэх цагт нь энэ махан биед шингэн буудаг эрчмийн их хуралдайг сүнс гэнэ. Ам химээгчийг агуулдаг, дүрс химээгчийг өөртөө ноёрхуулдаг, дүрт хувилах чадалтай эрчмийн их хэлбэлцэл дунд оршиж, хүч чадал, баяр гуниг бүхнийг хувирган хувьсган илэрхийлэгч, хүний оюун санааг удирдагч, хөдлөх махан биеийг залагч, амьд эрчмийн бөөгнөрлийг сүнс гэнэ. Хүний сүнс нь нэгт сүнсний зүрх болон хүний дотоод гал, хоёрт сүнсний хүч чадал болох хүний эрчим бие, гуравт сүнсний идэлэл хэрэглэл, зэр зэвсэг, гоёл чимэглэл болох хүний хамгаалалт, дөрөвт сүнсний чадвар, онцлог гэсэн дөрвөн зүйлсийн мэдээллийг агуулдаг. Хүний амь нь сүнснийхээ амьтаа нэгэн хэмт оршино. Хүний зүрх, тархи, цус гурав хүний зүрхнийхээ амьтаа ижил хэмтэй байна. Хүний сүнсний махан биеийнхээ зүрхний цохилттой давхцаж байдаг. Хүний эрчмийн бөөгнөрл сүнсний хэм нь эдгсийнхээ эрчмийн бөөгнөрл болоод хэмтэй мөн адил байна. Хүний эдэлж буй гоёл чимэглэл, өмсөж буй эд хэрэгсэл, тэдгээрийн өнгө, хувцсны эрчим, хэм зэрэг нь тухайн хүний сүнсний эд хэрэглэл, зэрв зэвсгийнх нь хэм эрчимтэй ижил байна. Хүмүүн хэр баярлан, хөөрч, уйдгарлан гуниглаж аз жаргалтай байгаа нь тухайн хүний сүнсний онцлогоос хамаарна. Хүний махан биед сүнс янз бүрийн байрлалтай оршино. Эд эрхтэн бүхэн дээр сүнсүүд сууж болно. Жишээ нь амин сүнс, хүний тархи, зүрх, уушиг гэсэн гурвалжин орон зайн төвд сууна. Хүний махан биед ясан, цусан, махан, амин, үүлийн гэсэн 5 үндсэн сүнс бий. Үүнд ясан сүнс нь эцгийн цагаан туслаар дамжин эцгийн талын мэдээллийг агуулan хүний ясны хэмтээ тохирж оршино. Цусан сүнс нь эхийн улаан туслаар дамжин эхийнхээ талын онцгой гойд ур чадварыг тэн махан биед ирж судсыг даган зүрхэн дээр оршдог сүнс юм. Зүрхний хасын төвцөгт байрлана. Махан сүнс нь хүмүүнд Тэнгэрээс өгөгдсөн үүрэг даалгавар, зорилт, онцгой авьяас чадвар, эрдэм мэдлэг буюу тухайн хүний хэн байх, хэрхэн амьдрах, юу бүтээхтэй холбоотой бүх мэдээллийг агуулдаг хүний өөрийнх нь сүнс юм. Амин сүнс нь хүний амийг хамгаалан оршигч, амны их ертөнцөөс хүний амьд биед ирсэн сүнс юм. Үүлийн сүнс нь хүнийг хөх тэнгэртэй холбож, далтын ертөнцтэй нэгдүүлэн байдаг сүнс юм. Хүний оюун бодолд ирэх гинтийн мэдээллийг хүлээн авч, өнчин тархид голлон байрлана. Эдгээр үндсэн 5 сүнснээс гадна хүний биед өөр хэдэн ч сүнс байж болно. Тэр бол хүний өөрийнх нь таниж мэдсэн ухаан мэдлэг, хийж бүтээсэн үйл хэрэг, хийж бүтээх үйлс, өмнөх насандаа хийж бүтээж явсан зүйлсийн үр дүн зэрхээс хамаарч тухайн хүмүүнд хэдэн сүнс байх нь шийдэгддэг. Сүнсний жин, бүтэц, найрлага хүмүүн бүрт харилцан адилгүй. Сүнс бүрт агуулгадах мэдээллүүд хоорондоо ялгаатай. Хүний үндсэн 5 сүнс цааш дахин задарна. Тухайлбал галан сүнс нь наран сүлжээ хүр дээр дамжин дотоод эд эрхтнүүд дээр байрлаж тэдгээрийн галыг хариуцсан оршино. Усан сүнс нь хүний тархи нугасны ус, цус нь доторх ус, бөөр, давсаг, ходнотны ус буюу эд эс бүхэнтэй холбогдсон оршино.
хүний биеийн 70% холбогддог гэсэн үг юм. Хийн сүнс нь хөх тэнгэрт суудаг сүнс. Хүн бүрийн нэг сүнс дээр тэнгэрт оршиж байдаг. Шорон сүнс нь хүний мэдрэхүйтэй холбоотой сүнс. Хүний хөлийн уланд ихэвчлэн байрлаж, жингүй дүлэхгүй тулд дэлхийд таталцуулах үүрэгтэй. Металл сүнс нь хүний эдэлж хэрэглэж буй алтан мөнгө, зэс, гуйл, никель эд зүйлстэй холбогдсон байдаг сүнс. Энэ сүнсэнд хүний гарын 13-ны өндөгний шид, мэдрэхүй, тэмтлүүрийн хүч оршин буй. Хүний дотоод биед яг тогтсон тодорхой байрлалгүй орших ба түүний байрлал хүн бүхэнд өөр байна. Хүнийг орчин тойронтойгоо харилцахад нь дэм болж холбогддог сүнс юм. Хүний бүх сүнс хоорондоо холбоотой. Сүнс өөртөө хэдэн зууны, хэдэн мянганы түүхийг агуулдаг. 100 мянган жилийн өмнө хүн та нар өөр царай төрхтэй, өөр биег галбартай төрж байсан ч та нарын тэр биед үндсэн 5 сүнс нь тавлал оршиж байсан. Тэрэл цаг үеэс хүний сүнс хөрс талтан дэлхийд оршиж эхэлсэн. Та бүхэн эрт дээр үеэс өдгөө хүртэл энэ дэлхийд хэдэн 10, хэдэн 100 удаач төрсөн бий. Та бүхний сүнс төрсөн үе бүрийнхээ намтар, түүх, хүч шидийг агуулan оршдог юм. Аливаа сүнсний гадуур хуралдан буй эрчмийг хэмжиж болно. 1 грамм сүнсний эрчимд 500 жилийн түүх агуулгадаж болно. Сүнсний бүх мэдээлэл эрчимдээ оршдог. Сүнсний эрчмийг санах ойтой зүйрлэж болох юм. Сүнсний тухай мэдлэг, ухаан тэнгэр ертөнцтэй ариун буй. Сүнс өөрийн онцлог шинж чанар, дүр төрх, ур чадвартай оршино. Жишээ нь айлгүй, дэгжин, хээнцэр дүрт хувирах хүчин нэгэн сүнс. Ууртай, догшин, баатар дүрт хувирах чадалт нэгэн сүнс. Түн буман үеэр хөрсдөд оршин тогтнох агуу түүхтэй нэгэн сүнс. Унших, ухаачих тусам хүчээ нэмдэг ухаалаг нэгэн сүнс. Таниж мэдэж, тэмцэж, хөдөлмөрлөж, хийж бүтээж байж үйлсээ дүүргдэг ажилсаг нэгэн сүнс. Үрсийн махан биеийг тэнгэр ертөнцтэй холбодог хийн холбоосын сүнс. Хөрс талтан дэлхийд 2 хөл дээрээ тогтон явхад нь хүмүүнд түшиг болдог нэгэн сүнс. Хөрс талтан дэлхийд махан бие чинь оршин буян учиг болсон нэгэн сүнс гэх мэтээр сүнсний үүрэг чадвар, чанаруудыг тоочж болно. Энэ дэлхийд арга бэлгийн учиг хостолгүй эд юмс гэж нэгээх нь ч үгүй. Хүний биеийн арга тал нь махан бие, бэлэг тал нь сүнсэн бие байна. Сүнс бүхэн хаа сайгүй явах чадaltaй. Элдв янзын үлийг дүүргэх тэнхээтэй. Ирээвэр хурааврыг бүтэн болгох шидтэй. Энгүй ихийг бүтээх хүчтэй буй. Тавланд сүнсээ мэдхийн тулд тарих оюун бодлоо ажилуулж сур. Далдын зүүн мэдрэхүүгээ сэрээвэл тун олон зүйлсийг айлдаж хийх тэнхээ хүчит амчин юм шүү. Цочоож, сандаргаж, уурлууж, цовхчуулж, хилэгнүүлж гомдоовол хүмүүн биеэсээ шавхагдаад гарчдаг. Цочмохоо нэгэн сүнс билээ. Хайран бие нь хармуу зүйлсээр хучигдаж, боомлогдоод ирэхийн цагт хайлан гомдоод махан биеэсээ дааччихдаг. Гомдомхоо нэгэн сүнс билээ. Хатун ширүүн үгс айлдан хэлэх, харлахын бодлоо цэгцлэхгүй удваас эзэн биеэ орхин дааждаг, эрчмийн их харшилтаан дунд эрчин барагдан биеэсээ түлхэгддэг игэлгэн нэгэн сүнсэн билээ. Зуурдын инэл ертөнцийг 100-100-аар дамнан оршин зузаан түүхийн товчоо болох үйц ариун ихийг туулж таньсан
авхаалчт нэгэн сүнс бил. Амгалан нойрондоо гүн автаад аалжааж ядраад унтаж байхад нь ажил үйлсээ амжуулж бүтээхээр алдмаахан биеэ орхиод гардаг дуурхаагүй их хүчтэй сүнс бол махан болон үүлийн сүнс болоо. Үүлийн сүнс бүхэн зүггүй бас дэггүй. Үрсийн оюун бодолд захирагддаггүй. Үдшийн харанхуй бүрий бүхэнд гарч үйлээ дүүргээд үрээр ирэхээр үлгэрийн ертөнцөд тэнээд явчих. Махан сүнс аль төвшөнд очиж хаана ямар үйлс хэрхэн дүүргэснийг хинтээ хэрхэн тэмцэж дайдсныг өглөөс ирээд өөрийн биеэсээ мэдэж болно. Сэргэлэн цаваа сэрвэл сайн явсны шинж, сул ядрангуй байвал дайдаж явсны шинжтэй. Сүнс хүний махан биеэсээ хэр холдсноос хамаарч хүний нойр өөрчлөгдөнө. Үүнд махан сүнс эзэн биенээсээ сөөм зайд өндийвөл хүмүүн унтаа сэрүүний хооронд амардаг. Энэ үед хүмүүн унтсан ч биш, унтаагүй ч биш, завсрын байдалд байдаг. Махан сүнс эзэн биеэсээ төө зайд холдвол хүмүүн унтаж байхдаа үе зочид сэрнэ. Махан сүнс эзэн биеэсээ 3 төө зайтай холдоход хүмүүс зүүдэлдэг, зүүдэндээ өөрийгөө дээрээс нь харна, зүүдэндээ өнгөрсөн ирээдүгээ бас харж чадна. Махан сүнс эзэн биеэсээ хагас алдын тал зайд холдоход хүмүүн өглөөдөө зүйдээ сандаггүй. Махан сүнс эзэн биеэсээ хагас алдын зайтай холдоход хүмүүн зүүдлэхгүй нам унтна. Махан сүнс эзэн биеэсээ бүтэн алд холдоход эргэж сэрэх хугацаагаа умартан нам унтна. Маш их үйл дүүргэсний дараа эсвэл нойрны муусны дараа ингэж сэрэхгүй удаан унтдаг. Махан сүнс эзэн биеэсээ бүтэн хагас алдын зайд холдоход хүний ухаан санаа орон гарч муужрах гэдэг нь болно. Махан сүнс эзэн биеэсээ 2 алд холдоход амин сүнс нь гарч хүмүүн хагас үхэлд хүрнэ. Махан сүнс эзэн биеэсээ бүрмөсөн холдоход хүмүүн үхнэ. Махан сүнс амин сүнс болон бусад сүнсүүд бүгд гарвал хүмүүн үхдэг. Хүмүүн маш их зочход амин сүнснээс бусад сүнсүүд биеэсээ гарах бөгөөд ингэж зочиж гарсан сүнсүүд гэрээсээ холдолдоггүй гэртээ байж байдаг. Эрчмийн харилцааны улмаас гарсан сүнсүүд эзэн биедээ буцаж орж чадахгүй ойр орчимд нь эргэлдэж байдаг. Зарим сүнс эзэндээ гомдоод биеэсээ гарах тохиолдолд бий. Сахиус залсан гэх хүмүүс ямар сүнсээрээ тэнгэртэй холбогддог вэ буурлаа. Үе үедээ төрж байсан сүнсүүд хүний махан биед оршин буйж, уг хүний үндсэн 5 сүнсний аль чадвар илүү үүрэг хүлээж буйгаас хамаарч тухайн хүн аль сүнсээрээ тэнгэртэй холбогдох нь шийдэгдэнэ. Өмнөх үедээ хүмүүн гол үйл хэрэгээ махан сүнсээрээ хийж байсан бол өнөөдөр тэр хүмүүн махан сүнсээрээ дамжиж холбогдно. Тухайн үедээ гомнох, домнох, ангаах, ургуулах үйлийг дэмнэж байсан бол өдгөө энэ чадвар нь хүний цусан сүнсэнд агуулгадана. Тухайн үедээ ямар үйлийг ямар сүнсээрээ дүүргэж байснаас хамаарч өнөө цагт тэрэл сүнсээрээ дамнан тэнгэртэй холбогдно. Хүний амин сүнсний оронд өмнөх төрлийн хааныхан сүнс орчихсон байх тохиолдол байх уу? Байж болно. Сүнсийг эрүүл сүнс, эмгэгтэй сүнс гэж 2 хуваана. Эмгэгтэй сүнс байх үед ийм тохиолдол гарч болно. Ер нь амин сүнс гарах хэд хэдэн тохиолдол байна. Үүнд хүний махан бие хүн дээр өвдөх үед, хүмүүнд амьсгалын аппарат зүйлгсэн байх үед, ухаан санаа нь орж байх үед амин сүнс гарч болно. Энэ үед удмын харсан даасан өгöd болон махан биеийг хамгаалах өгöd амийг нь торгоон барьж байдаг. Эсвэл махан биеийн хүч тэнхээ нь амь насыг нь торгоож өгнө. Америкийн бизнесмен Роберт Монри сүнсээрээ 40 гаруй жил орон зайгаар аялж туулсан нэг.
Тэр хүн эхлээд их дэлхийгээр дараа нь нарны аймгаар эцсүүлд нь одод огторгүй гэрлийн ертөнцөөр аялсан юм байна лээ. Та энэ аяллалын тухай дэлгэрүүлж хэлж өгнө үү Бурла? Ингэж аялах тохиолдлууд мэрсэр бий. Энэ үед махан сүнс гарахгүй ч байж болно. Бясалгал хийж байхад зүрх зогсох, амин сүнс гарч болдог. Ийм тохиолдолд энэ нартад цөөхөн бий. Амин сүнсээ гаргахгүйгээр аялж болно. Хүний амин сүнсээс бусад бүх сүнсийг биеэс нь гаргахад тэд далдын ертөндөө хүмүүн биедээ байгаа шиг бүрэн зохицороо оршиж байдаг. Ийм үедэлд хүмүүн хязгааргүй орон зайгаар алсын алсад аялаад байгаа юм. Энэ аялалд хийн сүнс оролцохгүй. Тэр бол тэнгэртээ эрдмээс сурч өөлөөд үргэж байдаг сүнс. Амин сүнс хийн сүнсээс бусад бүх сүнсүүд хүний биедээ байгаа шиг нэгэн цул болоод орон зайгаар хаасайгүй аялаж